Хилэнцэн асуунамттай хүмүүсийн сэтгэл сарын төлөвийг харцгаая. Одоогоор хилэнцэн асуунамттай хүмүүс ер нь жоохон хэцүү цаг үеийг даван тулж байгаа. Учир нь хилэнцэн асуунамтыг эрхшээгч ангараг гарган жинлүүрийн урд болох таны 12 дугаар хавз дээр зочилсон үе байгаа. Таны хүрээлэх орчин 12 дугаар хавзын сэдвээр солигдсон байгаа гэсэн үг юм а. Тэгэхээр 12 дугаар хавз нь таны ард байдаг, танд харагддаггүй даалд ухамсар, нууц гэх мэтлэн асуудлуудтай жоохон замбраагүй илэр гэдгийг өөртөө агуулсан хавз учраас энэ үед сэтгэл готролд байгаа, эсвэл жоохон хязгаарлагдмал ганцаарсан мэдрэмж авж байгаа, эсвэл хийх хүссэн ажил хэрэг нь хүсснээр бүтэхгүй байгаа ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар хүмүүстэй муудалцаж илүү эмзэг мэдрэмтгий байгаа ч юм уу, бусадтай нийгэмшигт энергийн дутагдaltaй мэдрэмж мэдэрж байгаа үе бас байж болно. Зарим хилэнцэн санаантай хүмүүс арх тамхи хэрэглэх, эсвэл жанк идэх те, эрүүл хооллохын эсрэг, эрүүл амьдрахын эсрэг амьдарч байгаа, рутинний дагуу амьдрахад хэцүү амаргүй бас байж магадгүй. За тэгэхээр 12 дугаар хавз эрчимцэн үед бол бага зэргийн энерги гамнаад өөртөөгөө ажиллаад ганцаараа ямар нэгэн зүйлсийг хийгээд томоотой байж хаад ер нь тааламжтай. Эсвэл даалд ухамсарт анхаарч бясалгал хийх, урлагийн үйл хэрэг хийх гих мэтлэнгээр 12 дугаар хавз эрчимцэн үеийг ашиглавал эрэг таатай байдаг шүү. За 9 сарын 22-наас ангараг ашгүй нэг юм 12 дугаар хаваасаас зайлна. Тэгэхээр 22-ноос хойш таны 1-р хаваас руу ангараг гарыг зочилно гэсэн үг юм. Тэгэхээр өмнө 12 дугаар хаваас эрчимцэн үеийг бодвол илүү өөрийгөө бусдад харуулж байгаа, ил гарж байгаа, энд би байна шүү, намайг анзаараарай, энд би өөртөө итгэлтэй, гялалзаад байж гин гэсэн тийм энерги эхлэн 22-ноос хойш эрүүл мэндийн үйл хэрэг хийх, эсвэл гадаад төрхөө арчлах, эсвэл гадаад байдлаа бусдад ил тод харуулах. 12 дугаар хавьд хямраад гутарсан байсан бол 22-ноос хойш арай сэргэж эхлэх. Одоо цаг нь болсон. Одоо ингэ цаашдаа ингэж байж чадахгүй. Одоо өөрчлөгдөн гэсэн энергитэй болж магадгүй юм аа. 1-р хавьд дээр ангараг гарыг ирэхээр өөртөө итгэлтэй, өрсөлдөх чадвартай, илүү их хүчтэй, хурдан шаламгай байх боломжтой, сөрөг талаас харах юм бол илүү уур цаартай, илүү эрэгтэй энерги давамгаалсан байх учраас яаруу шийдвэр гаргах, яаруу санд руу бодлох, үүнээсээ үүдэж бусдаа үйл ойлголцож хэрүүл маргаан үүсэх, гимтэж бэртэх гэх зэрэгс болгоомжлол зохистой. 9 сарын 5 болон 16-нд ангараг гарыг нь Бархав сайд болон Сугар гарагийн нөлөөг авч байна. 8 сарын 27-наас 9 сарын 19 хүртэл эрэг таатай гаргуудын нөлөөг авч байгаа учраас гадаад байдлаа тордох, эсвэл бусдад эрэг таатай сэтгэл төрүүлэх, эсвэл хөөрхөн болох, үсээ дайрах, арсаа арчлах, гадаад байдлаа анхаарч хувцсаа, гоё өмсөх ч юм уу, хувцас авах ч юм уу те гих мэтлэнгээр таатай байж болохоор байна. За харин 9 сарын 24-нд ангараг гарыг дэлхийн ван гарагтай дөрвөлж байгаа аспектус нь тэгэхээр 22-оос 27-ны хооронд гимтэж бэртэх, ямар нэгэн дарамт шахалтанд орох, эсвэл танаас хамааралгүй таныг хүрээлэх нөхцөл, ямар нэгэн систем нь таныг дарамтлах, системийн өөрчлөлт гараад ч юм уу те. Эсвэл энэ үед бусадтай илүү харилцаа нь хүнд хэцүү байх гих жишээний нөлөөлөлтөд нөлөөлнө. Гэхдээ дэлхийн ван гараг нь одоогоор 4-р хавьд дээр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь орон гэртэй холбоотой асуудал бас байж болохыг ингэж таамаглаж байна. Харин эхний 20 хоног бол дайжгүй байгаа. Харин сүүлийн 10 хоног бол жоохон тэмхэн байгаа учраас болгоомжлоорой гэж зөвлөе. Сүүлийн 10 хоног бол жоохон онцгүй байгаа учраас энэ үед хэтрүүлэн ажиллах, ачааллах, ядрах, өвдөх гих зэрэгс болгоомжлоорой. Хэмээн гараг нь ямар нэг зүйлийг заавал төгсгөх, бүр мөсөн ингээд алга хийх тийм нөлөөтэй байдаг учраас энэ үед ямар нэгэн зүйлсийг тавьж явуулаад төгсгөөж дуусгах үе бас байж магадгүй. 7-р хавс буюу хосын харилцаа, бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хэлэлцээр түншлэл, хайр дурлал, гэрлэлт гэх мэтлэн сэдвүүдийг харцгаая. 9 сарын 16-нд ангараг болон Сугар гарыг 60 аспектус гэн. Тэгэхээр 9-ээс 19-ны хооронд хосын харилцаанд эрэг таатай, ганц бий болол болзоонд явсан шинүүдэд танилцах таатай, зингэл биш бол харилцаанд таатай байна. Өөр тохиолдолд бусдаар хүрээлүүлж ив наримталтай байх, уулзалт цуглаан их, харилцааны үйл хэрэг гэдэг бол харилцагч нар нэгсэх гих зэргээр нөлөөлөх боломжтой байна. 9 сарын 21-нд Сугар гарыг Юранусын нөлөөг авж ийн. Тэгэхээр Юранус одоогоор Аракс хөдөлгөөнд ретроград хөдөлгөөнд байгаа. Тэгэхээр 19-аас 22-ны хооронд харилцаа холбооны асуудлууд дээр гинтийн асуудлууд, өөрчлөлтүүд мэдрэх болно. Энэ үед гинтийн байдлаар хүмүүстэй уулзах, эсвэл гинтийн байдлаар хүмүүстэй уулзахгүй байх, амлалтанд цуцлагдах, эсвэл гэрээ хэлэлцээр нь цуцлагдах, эсвэл гэрээ хэлэлцээр гинтийн байдлаар хийх байж болно. Сүргээр харах юм бол энэ хосын харилцаанд гинтийн байдлаар салах эрсдэлтэй
нөлөөг авчрах учраас болгоомжлоорой гэж зөвлөе. 10 дугаар хавс буюу ажил, мэргэжил, нийгмийн харилцаа, карьерийн ур амьсгалын арга харьцаая. 9 сарын 11-нд нар өмнөд Занглаатай уулзсан 7-аас 15-ны өдрүүдэд ажил, мэргэжлийн сэдвийн хүрээнд ямар нэгэн зүйлсийг цэгцэлж дуусгаж нэг хаалгыг хааж ийн гэж харж болно. Залгуулаад 9 сарын 12-нд нар бархас сайд гарагтай sexual aspect үүсгэх нь тэгэхээр ижил цаг хугацаанд 7 сарын 17-нд ажил мэргэжлийн хувьд өсөлт тэглэлттэй боломжийн өөрийн чадвараа бусдад харуулах эсвэл хийж байгаа ажлаа бусдад дийлгэж харуулах гэх мэтлэн нөлөөлж болно. 13-нд харин бууд гарагийн нөлөө орж ирж байгаа. Тэгэхээр 9-ээс 18-ны хооронд бас л бичиг цаастай харилцах, мэдээлэлтэй харилцах, бусдаа уулзах гэх мэтчлэнгээр заавгүй тийм оюуны энерги шаардсан үе байна. Тэгэхээр яг 7-аас 18-ны хооронд им олон гаригийн нөлөөнүүд зэрэг орж ирж байгаа учраас зарим ажил нь дуусаад шинэ ажил эхлүүлээд зарим нэг хаалгыг хагаад шинэ хаалгыг хийж байгаа шинэ боломжууд нэгдэж байгаа үе бас байж болох юм тийм ээ. Уутааш нэг тийм сайн гэхчихсэн, муут гэхчихсэн нэг тиймэрхүү ур амьсгалтай байна. 9 сарын 11-ний нөлөөг болвол South Note-тай уулзж байгаа. Тэгэхээр энэ үеийг тийм амар нухастаагаар хүлээж авах гэхээсээ илүү зөв хөнгөн тохиолдолд ажлын газараа цэгцлээд ингээ хаях зүйсээ хаяад их цэвэрлэгээ хийгээд энергийн шинжилэлт хийх гэх зэргээр бас нөлөөлж ашиглаж бас болох юм тийм ээ. За тэгээд 9 сарын 16-нд сугар гараг ангар гарагтай sexual aspect үүсгэн 21-нд сугар гараг Uranus Arix-тай уулзна. 9 сарын 19-ээс ангар гарагийн нөлөө нь ажил болон нийгмийн харилцааны хүрээнд ассан ур амьсгал конфликт үүсгэх, харилцаа холбоонд үйл ойлголцол үүсгэх, муудалцах гэх мэтлэнгээр сөрөг тохиолдолд нөлөөлж болно. Залгуулаад Тэнгэрийн ван гарагтай уулзж байгаа учраас энэ үед нийгмийн харилцаа, ажил мэргэжлийн хамааралтай хүмүүстэй гинтийн байдлаар салах ч юм уу эсвэл гинтийн байдлаар ажлын нөхцөлд өөрчлөлт тохиох байдлаар нөлөөлж болох юм. Амархнаар хариулт энэ бол огтхонч тийм 50 үе бол биш. 9 сарын 21-нд нар Сатурнтай эсрэгцэж гин санчаар гараг нь одоогоор ретроград хөдөлгөөнд байгаа. Тэгээд энэ хугацаанд 14-өөс 24-ний хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд хүнд хэцүү саад бэрхшээлтэй даван тулах асуудлууд ихтэй байж болно. Энэ үед хийж буй ажил чинь хоошлох эсвэл удаашран сунжрах эсвэл танд илүү их ажил нэмэгдэж танд илүү их хариуцлага өөрөх шаардлага гарч ачаа хүндрээд нуруу өвдөх гэх зэргээр нөлөөлн энэ үед төвчээр шаардагдсан үе байна. За 9 сарын 23-нд нар Нептунтэй эсрэгцэн тэгэхээр 70 гарагийн нөлөөнд 23-наас 25-ны өдрүүдэд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд жоохон ирч хүчгүй манандсан жоохон бодит байдлаас таасрахыг хүссэн гэсэн сахилга бат суларсан. Тэгээд бас алдаа гаргахаас болгоомжлох хэрэгтэй үе юм а. Зарим тохиолдолд энэ нь ажлын газрын хүмүүстэйгээ гарах, шоудах, уух гих мэтлэнгээр нөлөөлж бас магадгүй. Өөр тохиолдолд ажлын газар дэд зүйл эвдрэх, ажлын газрын уур амьсгал ерөнхийдөө жоохон замбраагүй chaotic, жоохон ус энергитэй гэх юм уу та тийм. 4-р хаус буюу гэр бүл, оршин суудаг газар, цусан төрөл, эцэг гих, эмээ өвөө, хамаатан садан эсвэл таны оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгө, эсвэл таны хувийн бизнес, таны ажлын газар, хувийн бизнес гэдэг нь ажлын газар, YouTube хаяг, social media, вебсайт үүсгэж болно. За эдгээр сэдвийн хүрээнд 4-р хаусын сэдвийн хүрээнд ур амьсгалын аргыг харцгаая. 9 сарын 18 болон 21-нд санчир гараг бууд олон нарны нөлөөг авч байна. Тэгэхээр санчир гараг нь одоогоор ретроград хөдөлгөөнд байгаа учраас таны 4-р хаусын сэдвийн хүрээнд асуудал нь уур амьсгал нь тийм 50 гэхээс илүү ямар нэгэн шилжилтэд орчихсон. Дараагийн өөрчлөлтөд бэлдэж эхэлсэн тийм үе эхэлсэн байгаа гэлтгэн ретроград. Эдгээр санчир гараг нь бууд болон нарны нөлөөг авснаар гэр бүлтэйгээ ярилцах, мэдээлэл дамжуулах, хилэлцэх, эсвэл нүүц суух, эсвэл чухал мэдээллүүдийг нэгэндээ хүргэх, өөр тохиолдолд нарны нөлөөнд гэр бүлийн дотоод үйл хэргийг ингэж бусдад зарлан тунхаглах, тэрэн санаарч байж болно, муугарч байж болно, гэрийнхээ влогийг хийх гэх ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар гэр бүлтэй хамааралтай чухал үйл хэрэгүүд нь эрчимжих боломжтой юм аа. Ерөнхийдөө 16-наас 24-ний хооронд энэ нь гэр бүлийн сэдвийн хүрээнд тийм амар муу бол биш. Тэгээд тийм амар сайн бол биш. Нэг тиймэрхүү ур амьсгалтай байна. Нэмж дуртахад ер нь санчир гараг 23 оны 3 сараас хойш таны 5 дахь хаваас дээр байж байгаад энэ зуны эхэнд 6 дахь хаваас руу ажил мэргэжлийн хаваас эрүүл мэндийн хаваас руу нүүд жоохон танд сорилтууд авчирсан үе байсан болов ажил мэргэжил эрүүл мэнд рутинтэй холбоотой асуудал дээр 73 оноос 3 сар болж өнгөрлөө. Харин одоо 9 сарын 1-ээс санчир гараг 5 дахь хаваас руу иргэн буцаж орно. 5 дахь хаваас руу санчир гараг иргэн нүүснээр
өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд одоо таны суралцах ёстой байсан үйл орхигдуулсан үйл хэрэгүүд нь дахин таны урд гарч ирэх болно. Даалгавраа хэрвээ та хийж чадаагүй бол дахин таныг хийхийг шаардах болон санчиргаарыг 5 дахь хаваас нь өөр хөөхөд 6 цэнгэл үерхэл гэх мэтлэн сэдвүүдийг өөртөө агуулдаг. Тэгэхээр эдгээр сэдвийн хүрээнд санчиргаарыг дахин даалгавар оноож эсвэл даалгавраа шалгаж танд даалгавраа хийхийг шаардаж байна. Санчиргаарыг таны 5 дахь хаваас дээр Валентин хүртэл байрлана. Тэгэхээр энэ сүүлийн раунд учраас энэ үед юу болохыг харцгаая. Мөнгө санхүү хувийн амжиргааны зардлын уур амьсгал ямар байхаг харцгаая. 9 сарын 5-нд ангараг гарагийн нөлөөг авч ийн бархуусаад гараг. Тэгэхээр 8 сарын 27-ноос 9 сарын 13 хүртэл гинтийн таамаг агууд зарлагууд их гарч ийн. Таны мөнгө шатж ийн. Тэгэхээр энүүд анхаарал болгоомжтой тооцоололтой мөнгө өрхийг зөвлөё. 9 сарын 12-нд бархуусаад гараг нарны нөлөөг бас мөн адил авч ийн. 7-ноос 17 оны хооронд бас л мөнгө ихээр зарлагдаж, үнэтэй зүйл худалдаж авч тансаглах ч юм уу. Гэх мэтлэнгээр бас л мөнгийг хадгалж тогтвортой байлгах гэхээсээ илүү үрж шатааж байгаа уур амьсгал харагдчихэв. За 9 сарын 13-нд бархуусаад гараг бууд гарагийн нөлөөг авч байгаа учраас 10-наас 15-ны хооронд мөн адил мөнгөний уурсгал эрчимжиж байна. Орлогч орж ирнэ, орлого орж ирсэн бол тэр нь хадгалагдах гэхээс илүү бас л зарлагдах уур амьсгал харагдаж байна. Мөнгөний уурсгал эрчимжиж байна. Тэгэхээр энэ үеийг одоо мөнгөгүй үеийг нь ч сайшин. Тэгэхээр анхаарал болгоомжтой мөнгөнд хандараа гэж зөвлөё. Тэгээ 10 сарын forecast-аар уулзцгаая. Тэгээд энэ 9 сард намжуулт тусъя. Like, subscribe дарахаа мартаа зэ. Баяртай.